1979 онд говьд энэ эмнэлгийн харьяа цусны стад нэртэйгээр анх үүссэн. За анхных нь эмч нь болохоор даш эмч, бага эмч жүгдэр, совилогч, насан жаргал, шил уваагч, тогтох гэсэн ийм дөрвөн хүнтэй үйл ажиллагааны эхэлж байсан. Анх байгуулсан үедээ бол ил аргаар шилэнд цусаа авдаг. Тэгээ 1983 оноос үл яах нь зориултын уудалтай болсон. Дотор нь одоо үл бүлгэнүүрээс уусан наадгалагдсан. Тэгээ энэ бол одоо том дэвшил. Цус гэдэг эргэтэн чинь болохоор одоо хүн сэлбэж байгаа бас л чухал эд шүү дээ. Тийм учраас тэнд бол ариун чанар хадгалах хэрэгтэй. Хувийн тохирогийн цусны бүлгийнхэн хэмжээнд хувийн хувьд нь бас тохируулах хэрэгтэй гэдэг нь бас нарийн ажиллагаанд явагддаг. Цусны шинжилгээ лабораторид хийдэг болсон. За цусны хувийн тохирог лабораторид хийдэг болсон. Тэрнээс уг нь өмнө нь бол одоо эмч совилогч нар бүдүүлгийн тавган дээр л шалгаж үздэг байлаа л да. Тэгээ энэ хугацаанд 2015 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бол төсөл явсан. Манай Эрдэнэтийн хувьд бол одоо 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, барилгын нөхцөлийн сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах, хүний хүчин зүйлийг сургах, чанаржуулах ийм ажлуудыг одоо энэ хугацаанд хийсэн. Чанарын хувьд бол маш өөрчлөлт орсон гэсэн үг. Цуссан бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдсан гэсэн үг. Үсэн ажиллагаа эмчгийн төвөндсний салбарт өгнө одоогоор засгийн хэрэглэгчийн эмчнийг, ахлах совилогч нэг, кинологч совилогч 2, үйлчлэгч 1 гэсэн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 25 оны статистикээр бол 3200 орчим донор манай төв бүртгэлтэй байдаг. Үүнээс үл жилдээ 900 гаруй нэг цус цуглуулдаг. За улсын хэмжээнд бол цус цуглуулалтаараа 25 оны статистикээр 2 дугаар байранд бичихж байгаа. Нэлээд өндөр цус цуглуулалттай аймагуудын нэгэ. Сүүлийн 5 жилийн байдлаар бол харьцуулж үзэх юм бол цус цуглуулалт нь 48.7% өссөн дөнгөж зүйлтэй байдаг. За бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд аймгийн хэмжээний цуссан бүтээгдэхүүнийг бол хангаж ажиллаж байна. Жилдээ 2000 гаруй нэгж цуссан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. За мөн 5 жилийн өмнөх байдалтай харьцуулж үзэх юм бол 58.7% цуссан бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн зүйлтэй байгаа. 13-аас 14 нэр төрлийн цуссан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. За доноруудынхаа цуснд бол авсан цус солгонд нь халдвар илрүүлэх 4 төрлийн шинжилгээгээ бол хийж явж байна. Дох, тэмбүү, БЦ вирус. За үндсэндээ авсан цусны 96.9% нь одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тэнцдэг гэсэн үг.